come back strong, trying to stay on redemption road. I try to rise, maybe you surprise redemption road. За сайн байцгаана уу? Ийхүү манай ээлжид нэвтрүүлэг эхэлж байна. Их хорон таныг дуудаж байна. Альва улс орны ирээдүй ард түмнийхээ боловсролтой холбоотой гэж Эйнштейн өгүүлсэн байдаг. Альва улс орны ирээдүй ард түмний боловсролтой шууд холбоотой. Боловсрол нь сонголт. Сонголтыг өргөжүүлэх нь эдийн засгийн зорилт. Эрх чөлөө олгож байгаа боломжинд хөгжил оршин. Боловсрол нь сонголт, итгэл, үнэмшил. Итгэл нь суралцж байгаа хүнд амьдралд нь хэрэгтэй байж тэр итгэлд төрдөг. Өөрөө хамгаас шилдэгт суралц, бусдыг ч хамгаас шилдэгт сурга. Миний боловсролын гарааг аав минь сонгож, тэр нь тэр үедээ цорын ганц байх орос хэл дээр явагдах зөвлөлтийн багш нараар бүрэлдэх зөвлөлт суур боловсрол байсан. Би эндээс олсон боловсролоо нийслэлийн 9 дугаар сургуульд орос хэлний багш хийж баталсан. Сургуульд маш амжилттай болж чадсан бөгөөд манай хүүхдүүд бүхий л сургуулиас орос хэлээр эрс ялгарх хэмжээнд сурсан. Ердөө 1 жилийн хугацаанд. Нэрэндээ 8 сар гэсэн үг. Өөрөө хамгаас шилдэгт суралц. Хүүхэд байхын тагнуулын болон тагнуулын албанд ажиллах мөрөөдөл биелэж 20 наснда офицер болж нийгмийн аюулаас хамгаалах амны зөвлөлтийн аюулаас хамгаалах хорооны аппаратад ажиллаж нийгмийн аюулаас хамгаалах амны дээд сургууль байгуулах үйлсэд оролцож дараа нь Москва хотын дотоод явдлын яамны академид суралцж билээ. Дотоод явдлын яамны академиг төгсөхдөө гүйцэтгэх албаны анхны аспирантурын урилга авсан. 1990 оноос эхлэн Америкт байхдаа зогсоо зайгүй суралцж ирлээ. За тэр дотор бие дааж TOEFL, GRE, GMAT, SAT, Charter Finance Analysis шалгалтанд бэлдэж байсан. Бүхнийг биш чухлыг сурах. Төвлөрөх зарчмыг гол аргачлалаа болгосон юм. Бусдыг хамгаас шилдэгт сурга. Хамгаас шилдэг нь TOEFL байх нь дэндүү тодорхой. TOEFL нь 23 шинжлэх ухааны өгөгдөл. Тэр шалгуур нь бакалавр, мастер, докторийн сургалтын хэмжүүр болж байна. Оноо харах болохоос хинч ерөнхий боловсролын сургуулийн аттестатыг харахгүй. Мастерын сургалтанд тэнцэх хүнээс бакалаврын диплом лавлахгүй байна. Бүхнийг биш чухлыг сурах байсан бол түүн дээр махрум биш ухаалаг сурах нэмэгдсэн юм. Сүүлийн 18 жил өөрийнхөө сурсан мэдрэмжийг бусдад мэдрүүлсэн дэлхийд хаач байхгүй аргачлал үсжээ. Боловсрол нь сонголт, итгэл, үнэмшил. Үнэмшил ийм хүчтэй. Өөрөө тэгжил сурсан учраас тийм хүчтэй үнэмшил суудаг. 100-аас доош хүүхэдтэй 97 сургууль Монголд өнөөдөр үйл ажиллагаагаа явуулдаг. 97. 200-аас 101 хүүхэдтэй 539 сургууль. Үр дүн ерөөсөө гарахгүй. Байнгын зардал, байнгын мөнгө нэхээстэй. Хөгжлийн инженерч клуб жилд 60 гаруй хүүхэд хамруулдаг байв. За энэ нь 10 дугаар ангид. 11, 12 дугаар ангид бүртгээд нийт хамрагчдын тоог аваад үзэхээр 180 болдог. 539 сургуулийн нэг болж байна гэсэн үг. Ердөө нэг өрөөнд. Үр дүн 100% тэтгэлэг авдаг. Оролцсон хүүхэд бүр амжилтанд хүрдэг. Одоо улсаас хувьсах зардал 23 дахин. За нэг сургууль нь бүр 30 дахин авдаг. Кембрижийн сургуулийг аваад үзье харьцуулъя. Шинэ эрен сургууль 258 хүүхэдтэй. Тэд 6 дугаар ангиас нь авдаг. Энэ жил бид бас 6-аас нь аваад эхэлсэн. Яг одоо 65 хүүхэд хамрагдсан байгаа. Гэхдээ бүгд 6 дугаар анги биш гэсэн ч нэг жилдээ 65 хүүхэд бид байнга тогтмол яваа гэсэн үг.
За 6 жилийн дараа энэ нь 360 болно гэсэн үг. Кембрижийн сургууль 258, манай дээр 360. Бас л нэг өрөөнд үр дүн 100% гараад байна. За энэ үр дүн бүтэн 12 жил давтагдсан учраас энэ бол тогтмол үзүүлэлт. Чанартай боловсрол үр дүн гэдэг бол манай дээр яг гарч байгаа. За Кембриж хизээч 100% төрөхгүй. Учир нь сургууль хүчээр. 536 гэдэг нь хамгийн өндөр тоо гарч байгаа PISA-гийн үзүүлэлт. Энэ нь Сингапур дээр тодорсон. Орос оронд гэрээрээ суралцах хэлбэр баталгаажсан байна. Тэнд элсдийн шалгалтаа тоо гадаад хэл хоёрт өөрчлөлт оруулж ийн инжлээс. За Монголд 1-ээс 12 дугаар ангийн хооронд 9 дугаар ангид нь PISA зөвхөн 9 дугаар ангид нь Орос, Хятад, Америк, Англи, Герман, Япон, Солонгос, Казак, Монгол, Франц гэдэг ийм 10 хэл дээр сонгоо явуулах боломж Монголд үүсэж байна. Учир нь энэ 10 хэлээр сургалт өрнөд байдаг. Тэр өрнөж байгаа сургалт хэр зэрэг чанартай байна гэдгийг ердөө PISA-гийн шалгуураар тодруулах болно. Шалгалт нь хэрхэвч компанит ажил биш. 9-ээс 12 дугаар ангийн хооронд 10 удаагийн давтамжтай байхаар тооцоолох. Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээ үүнд оршино. Эдийн засгийн хамтын ажиллагааны 84 орн 20 он гэхэд явагдах бөгөөд Монгол улс анх удаа оролцох юм. 9 дугаар ангид болон 15 насны хэн бүхэн тоолол ба орон зайд гаргалгаа олдог, бичмэл мэдээлэл уншаад ойлгодог, шинжлэх ухааны сургалтын өгүүлэмжийг дурсан тайлбарлаж, баталгааг тодруулдаг чадвартай байх. За энэ чадвар нь observation and evidence гэдгээр гардаг. Ажиглалт болон баталгаа зэрэгт суурилсан байдаг. 10, 11, 12 дугаар анги нь болно. Мэргэжлийн сургалт нь кредит дүүцэх сонголт байх учраас 12 дугаар анги төгсөх гэх аттестат шаардлагагүй болж байна. Боловсролын реформоор 9 болон 12 дугаар ангийн аттестатыг байхгүй болгоно. Анги дэвших шалгалт болон багш дүн тавих практикаас эрс татгалзах бөгөөд суралцагч хэн нэгэнд дүүцэх, таалагдах, дүн үнэлгээ авах гэж хооронд нь харьцуулах, үнэлгээ хүний эрхэмсэг оршихуйг алдагдуулдаг. Хүн үнэлгээ өгөх, дүн тавих, хувийн хэрэг нээж тэмдэглэл хөтөлж хэрхэвч болохгүй. Багш, ментор, багш дасгалжуулагчийн хийдэг ажил огт биш. 6 настай хүүхэд 8 цаг инээмсэглэж чадах тийм найрсаг сэтгэлийн хөөрөл байдаг. Монголд ийм хүүхэд 14 наснда дотгошоо орсон, бүргэр, өгцөн, үр дүн гарна гэдэгт бүхний эргэлзээ алдагдах гунигтай болсон байдаг. Энэ нь сургуулийн дэглэм, сургууль хөгжлийн орчин байж чадахгүй нотолгоо. Хүүхэд сурах дуртай заалгах дургүй байдаг. 6 дугаар ангиас эхлээд сонирхолгүй дургүй болдог. Тэр өөрийн сонирхох дуртай юу ч гүнзгийрүүлэн суралцах хүслээр цоглог байдаг. Дараа жилээс эхлэн хувийн хэрэг хөдөлдөг байдлыг зогсоож болно. Эрх чөлөөт хүнд байж боломгүй дарангуулал. 9 дугаар анги, 10 дугаар ангид аттестат өгдгийг зогсооно. Хүүхэд өөрийн хүсэл сонирхолд дүүцүүлэн сонголтоо хийдэг байх. Багш дүн тавьдгийг бүхий л шатлалд хална. Хүн хэн нэгний төлөө амьдрдаггүй. Хүн өөрийнхөө төлөө бүхнийг хийж чадна. Түүнд бүх оролцсон. Саяхан Оросын гадаад яамны ойролцоо Примаковын хөшөөний нээлт өрнө. Путины хэлсэн үгнээс. Многие люди в России и за рубежом помнят, думают о Евгении Максимовиче с огромным уважением, с теплотой и сердечной признательностью, с осознанием уникальности, неповторимости его личности, его ума,
многогранного таланта, знаний и мудрости и неизменно высокого человеческого достоинства. Человеческого достоинства. Оросуудын нэг юм гайхалтай үг байдаг честь и достоинство. Путин өөрийнхөө үгнийхээ төгсгөл хэсэгтээ мы видим, что многополярность сегодня не просто тенденция, это реальность нашей жизни. За миний хувьд бол Примаковын нэг л үг санаанд тоногшсон. За энэ үгийг Америкт хэлж ирсэн. За Америкт онгоцоор бууж ирээд тэгээд мөнгө санхүүгийн тусалцаа авахаар тусгай зорилт дээр ирж исэн. За энэ дээр Югославд өрнөсөн үйл явдлаас болж шууд онгоцноосоо буухгүй газартцсан байсан онгоцоо буцаагаад эргээгээд хөөргөж исэн. За тэр үед хэлж исэн үг нь у нас есть свои интересы, и мы будем отстаивать. За монголчууд бидний эрхэм зорилго нь хүмүүнлэг. Иргэний арчилсан нийгмийг эрхэмсэг Монгол оршихуй эмэгтэй хүнд таатай орчноор бүрдүүлэх юм. Честь и достоинство каждого монгола – это независимость, свобода и справедливость во имя блага монгольских женщин. Үүнийг Примаков бодлого гэж томьёолож болох байна. Эрхэмсэг Монгол оршихуй нь эрхлэх Монгол хөвгүүдийн түүхэн дурсамж, энэ цагийн үр дүн дагуулах боловсрал, эгэл олны бүх талын хүртээмж дагуулсан даатгал зэргээр тодорхой юм. Энэ тохируулгыг хоёр танхимтай парламентаар биш, найрамдлын нийгэмлэгээс бүрдэх парламент. Үр дүн гаргах төлөөлөл гэсэн үг. Иж бүрэн түншлэлд орсон улс орны найрамдлын нийгэмлэг сонгосон төлөөллөө их хурлд илгээж байна гэсэн үг. Зорилт нь тон үзүүлэлт. Хойд хөрштэй 20 тэрбум, урд хөрштэй 20 тэрбум долларын арилжаа 8, Америкийн нэгдсэн улстай 20 тэрбум, Японтай 20 тэрбум, Энэтхэг улстай 20 тэрбум долларын эргэлтэнд бүрдүүлэх гэсэн үг. Цифровая экономика гэдэг нь дижитал буюу цахим эдийн засаг гэж буuna. Харин Монголд энэ нь тон үзүүлэлтийн өгөгдөл хэлбэрээр тодорхойлсон. Өргөдсөн их хурл нь иргэний нийгэм. Их хурлд зохих хууль санаачлах, хэлэлцүүлэх, батлах үед квотоор, хугацаагаар, сэдвээр оролцох гэсэн үг. За энэ нь бол санхүүгийн зохицуулахороо, худалдааны танхим, даатгалын холбоонууд, хэрэглэгчдийн холбоо гээд мэргэжлийн иргэний нийгмийн холбоодууд орно гэсэн үг. Найрамдлын төлөөлөл бүхий парламент өргөдсөн болоод ирэхээр иргэний мэргэжлийн институт гэж түрүүн тодрууллаа. За тэгээд дараагийн шатал нь болоод ирэхээр тэлсэн. Тэлсэн гэхээр орон нутгийн иргэдийн төлөөлөл төсвийн тодотголын асуудлаар асуулга оруулах хэлбэрээр заагдсан хугацаанд оногдсон хүний тоогоор оролцох зэргээр институцийн өрнөлөөр дахиж хэлье. Институцийн өрнөлөөр иргэдийн эрх чөлөө бүтээлч амьдралыг чанаржуулсан хүчин зүтгэл нь арчил юм. Институцийн өрнөлөөр иргэний эрх чөлөө бүтээлч амьдралыг чанаржуулсан хүчин зүтгэл нь арчил юм. 21 дугаар зууны мөн чанар үнд оршино. Хөгжил бол эрх чөлөө, оролцогчдын арчлал. Хоёр хөрштэйгээ бид нар пространство свободы, за энэнийг бид соёл урлагийн боловсролын орон зай гэдгээр илэрхийлэх юм. Хөгжлийг инженерч клуб боловсролын экспорт гэж хүчин болж байна. Би хамгийн анхны гадаад дахь сургалтаа Хөх хотод нээх болно. Солонгост, мөн Японд. Бид үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлээд удацсан. Манай менторууд сургалтыг урлаж чадаж байгаа. Дотооддоо бид бүх аймагт хурж очино. Нисдэг хэрэгслээр очиж заагаад эргэж ирэх боломжийг бүрдүүлнэ. Peace and Harmony хүрээнд хоёр хөрштэй хамаарсан public school байгуулагдах болно. Багш нар нь 3 улсын цалин авна. Өөр монголчууд TOEFL, SAT математикийг үзэж гадаад тэтгэлэг авахаас гадна монгол хэл, орос хэл сурах. За Тува, Бурят, Калмык, Алтай, Хакас гэд
хойд хөршөөс ирсэн залуус TOEFL, SAT математик үсгээс гадна монгол хэл, хятад хэл суралцах тийм боломжийг бүрдүүлнэ. Хамгийн гол нь хамт суралцаж, нөхөрлөж, 3 орны эвтэй, найртай байх эзэн Чингисийн эв найрамдлаас илүү их хүч энэ дэлхий дээр байхгүй үлсийг бодит, амьд, үлгэр дуурайлал болгох юм. Санаачлахтаа нэгэнд ертөнц нээлттэй. Энэ нэвтрүүлэг нь эх орон чамайг дуудаж байна хэсгийн сүүлийн 20 дугаар дугаар. Дараагийн хэсэг нь удахгүй өрнөх хувьсгалын талаар байх болно. Харин тэр нэвтрүүлэг Хятад болон Оросын холбогдох сургуулиар цацагдах ба хувьсгалыг бид 42 вертолетын хүчин чадлаар үздэг.